За бүгдээ хамтдаа чанга дугаар уншъя. За 1 2 3. Түүний өмнө биднийг хайр дор ариун бөгөөд гим зэмгүй байхын төлөө Бурхан ертөнцийн суйраас урд биднийг Христ дотор сонгосон юм. Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урдаас тогтоожээ. Амен. Амен. За дэлхийн суйраас өмнө гэдэг сэдвтэй номлолыг пастор Түмэн Дэлгэр маань биднэрт энэ үгийг дамжуулах гэж байна. Пастрага хүндэтгэн хүлээж авъя. За эзний өдрийн мэнд хүргэе та бүхэндээ. Сайхан өдөр байна. Тэгээд өнөөдөр бас олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр. Үнэхээр сайхан өдөр байна. Тэгээд энд байгаа бүх сайхан өсгүйчүүдтэй, эмэгтэйчүүдтэй та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье. За манай эрчүүдийн зүгээс нэг нийжгэнсэн сайхан халуун алга ташлтыг өргөн барья. Амен. За баярлалаа. За тэгээд хэдхэн хоногийн дараа бас эрчүүдийн баяр болно. Шууд л өөрсдийнхөө баярыг бас тодорхойлоод авч штэ тий. Тэгээд эрчүүдийн баяр бол явах те. Тэгээд даруухан тий. Нэг тийм намуухан болдог шүү дээ тийм ээ. Тэгээд ер нь эмэгтэйчүүдийн баяр маш их тийм нэжгэр, өргөн дэлгэр. Тэгээд энэ байгаль дэлхийг хүртэл өдрөө бас их гоё сонгож өгч штэ. Тэгээд өнөөдөр ингээд гараад харахад бол үнэхээр сайхан өдөр байна. Нэг тийм хаврын нэг тийм налгар сайхан өдөр байна шүү. Тэгээд та бүхэндээ аз жаргалыг хүсье. Сайн сайхныг хүсье өрөөё. Амен. За баярлалаа. Өнөөдөр ертөнцийн суйраас өмнө гэсэн сэдвтэй эзний үгийг дамжуулъя. За мэдээж бид нарт маш чухал сонголт, маш чухал эвэл, маш чухал эзнээс төлөвлөсөн тэр сайхан зүйлс бидний амьдрал руу сутхан орж ирсэн. Тэгээ орж ирсээрч байх болно. Тэгээд тэр булгийн ундраг болвол мөнхөд урсахаар бидний өмнө ирсэн нэгэн юм аа. Амен. Тэгээ байгаль дэлхийн ус булаг шанд ширэгдэг бол биднэрт өгөгдсөн тэр амийн ус, бидэнд өгөгдсөн тэр ариун цэвэр нандин тэр урсаж байгаа тэр булаг бол мөнхийнх юм аа. Тэр булгийн ундрагын тэр уснаас амсаж, цангаагаа тайлж, тэгээд тэр булгийн дэргэд амарч, тухалж, ая тухтай байж, амьдралынхаа бүхий л зүйлийг түүний тэр сайхан тааламжт газартаа. За баярлалаа. Эзэн байхгүй байна уу? Байгаа уучлаарай. Хөөрхий. Дууг нь л хааж чадахгүй шүү дээ, тийм ээ хөөрхий. За битгий санаа зовоо та. Манай бэмба очоод бас хэцүү шүү, тийм ээ, уцс дуурах. Бас хэцүү. Би тэгээд өнөөдөр жоохон хоцорчлоо, уучлаарай та бүхнээс хөлцөлөч. Нилээн яаж ирснээ мэдсэнгүй. Ямар ч байсан яваал хөрөд ирчлээ тий. Тэгэл залбирлаа. За эзэн минь замыг нээгээрээ халелуя гэж тэгсэн чинь 10 минутын дараа ирээл ямар ч зогсцсон байна. Тэгэхээр үнэхээр бас их талархлаа. Тэгээд жоохон хоцорчлоо та бүхнээсээ бас уучлаарай. За тэгэхээр бид нар ертөнцийн суйраас өмнө гэдэг ийм нэг урайтай болох хэрэгтэй байна. Бид нар итгэлийнхаа амьдралд нэг тийм үгийг бүр баттай баримаар байна. Тэр нь юу гэхээр ертөнцийн суйраас өмнө. Хүмүүстэй ярихдаа ч гэсэн бид нар бас тэгж ярмаар байна. ертөнцийн суйраас өмнө эзэн намайг дуудсан. ертөнцийн суйраас өмнө эзэн надад гэр бүлийг, өр хүүхдийг, сайн сайхан амьдралыг, эсвэл амжилт бүтээлийг ерөөсөн. Тийм ээ? ертөнцийн суйраас өмнө энэ хамтын туяа чуулганы энэ сайхан тухтай сандал дээр суухыг эзэн надад ерөөсөн. Тийм ээ?
ертөнцийн суураас өмнө надад энэ сайхан одоо амжилтыг эсвэл энэ сайхан царай цусыг бие хааг одоо юу гэдгийг тийм ээ энэ сайхан дүр төрхийг эзэн надад одоо заяасан гэдэг ийм одоо урайтай амьдрмаар байна гэдгийг одоо өнөөдөр та бүхэндээ бас уриалах гэж байна. За тэгэхээр Эфес 1-ийн 4-өөс 5-ыг хэдүүлээ сайхан уншъя. Дахиад нэг сайхан уншчихъя. Түүний өмнө биднийг хайр дор ариун бөгөөд гэм зэмгүй байхын төлөө Бурхан ертөнцийн суураас урд биднийг Христ дотор сонгосон юм аа. За 5 дахь ишлэлийг та бүхэн маань уншиж өгөөч. Тэрээр байна уу? Одоо гарч ирэн. За тэрээр хүслийнхээ сайн та тогтоожээ. Амен. Тэгэхээр хүн ер нь зүрхнийхээ хүслийн дагуу амьдрдаг гэж би боддог. Та бүхэн бас тэгж бодож байна уу? Тэ ер нь хүн зүрхнийхээ хүслийн дагуу бас сонголтыг хийдэг. Тэр зүрхний хүсэлтийн дагуу бид сайн сонголт ч хийж магадгүй, бас саар сонголт ч хийж магадгүй. Тэгээ бид нар магадгүй эзэн дээр ирэхээс өмнөх амьдралдаа нэлээд муу сонголтуудыг бас хийж исэн баг. Тэгээд тэр муу сонголтууд маань бас биднийг нэлээд өвтгөөж, зовоож, бас бидний амжилтаас татаж бидний амьдралын тэр 5 тухаас бас нэлээд их хомсолсон баг. Тэгэхээр хүн ер нь зүрхний хүслийнхээ дагуу сонголтуудыг хийж амьдэрдэг. Тэгээ ийм бүтээл байх нэ бид нар. Тэгэхээр бүгдээрээ нэг зүйлийг бодъё. Хүний өөрийн сонголт бол түүнийг ямар замаар хөтөлж эцэст нь юунд хүрэхийг тодорхойлдог. Би өнгөрсөн амьдралаа бас бодож байна. Та бүхэн маань ч гэсэн бас өнгөрсөн амьдралаа бодоорой, тийм ээ. Тэгээд та бүхний зарим нэг алдаатай сонголтууд та бүхнийг маш их шархлуулсан баг. Зарим нэг жоохон бүтэлгүй, эсвэл зарим нэг тийм хайхрамжгүй, зарим нэг тийм зөө яах вэ? Би ер нь юу ч хийж амьдрнаа гэж бодоод сайхан одоо юу гэдгийг залуу насаа, эсвэл сайхан эдэр насаа, эсвэл сайхан хүүхэд насаа тийм зүрхний хүслийн дагуу тааламжгүй сонголтоос болж бас та бүхэн маань нэлээд их өвдсөн байж магадгүй. Нэлээд их одоо шархалж, нэлээд их одоо зовж ийм амьдралыг бас туулж ирсэн хүмүүс та бүхний донд бас магадгүй байгаа байх гэж бодож байна. Магадгүй зарим хүмүүс сайхан эцэг эхийн хайр халамжинд бөмбөрч явж хагаад бас өнхөрч очдөг, тийм ээ. Үүцэлэл байдаг, мөмбилгээд байдаг, хөрхий бордоод байдаг, таргалуулаад байдаг, тэтгээд байдаг. Тэгээд хөрхий эцэг эхийн хүсэлт шүү дээ. Хүн маань сайхан баах байхаа гэж бодтол өнхрөөд явчихдаг, тийм ээ. Уруудаад бөөр тэр газрын гав руу, ангал руу явахыг л сонгоод байдаг. Тэгэхээр хүний сонголт гэдэг зүйл их тийм хэцүү юм шиг байна. Бид нар зүрхнийхээ хүсэл, зүрхэндээ юу бодож байгааг ер нь бол маш их тэгж одоо таашааж үздэг. Тэгэд хүмүүс буруу явж гин үү, зөв явж гин үү, энэ зам ер нь зөв юм уу? Энэ зам ер нь буруу юм уу гэдэг дээр их анхаардаг. Ер нь бол би юу хүсэж байна? Тэр сонголтын дагуу хүн ер нь амьдрсаар явдгийм байна. Тэгэд тэр сонголтынхаа дагуу амьдрсаар ер нь бол энэ дэлхийн амьдралыг төгсгдөг. Ажээ. Төгсгдөг юм байна. Харин бид нар өнөөдөр нэг тийм сайхан санаа алдах хэрэгтэй байна. Нэг хийгээд үцхүү хэдүүлээ. Нэг сайхан санаа алдаач те. Заримдаа настай хүмүүс санаа алдлаа гэж загнадаг те. Ингээд нудардаг. Юундаа санаа алдаад байгаа юм чи. Их тийм сонин шүү дээ тийм юм. Гэхдээ яг хөө тэр хүн санаа алдаж болно шүү дээ. Сайхан гүнзгий амьсгаа авч болно шүү дээ. За нэг сайхан гүнзгий амьсгаа авъя. Сайхан гаргая. Бид нар нэг тайвшрах хэрэгтэй байна, тийм ээ. Юу вэ гэвэл бидэнд маш сайн сонголт бий болсон. Бидэнд маш сайн одоо найдвартай санал ирсэн. Баталгаатай бүр.
Амен үү? Тийм учраас бид нар нэг тийм хүнзгий сайхан амьсгаа аваад нэг сайхан гаргамаар байна. Заримдаа та бүхэн зүрх сэтгэлд чинь янз бүрийн бодогдож, стресстэйж, бухимдаж байвал нэг тийм сайхан миний хэлснээр нэг хүнзгий амьсгаа аваад хэд удаа гаргаач гэж хүсэж байна. Тэгвэл ер нь бол хүн жоохон тайвширна. Тайвширдаг шүү. За тэгэхээр дахиад нэг удаа хэдүүл нэг сайхан гүнзгий амьсгаа авъя. Авлаа. Гаргалаа. Тайвширлаа. Биднэрт маш сайн сонголт бий. Гэхдээ бид өөрсдөө сонгоогүй. Бид угаасаа сонгож чадахгүй. Харин бидний сонголт бол жоохон бүтлгүй. Тааламжгүй. Бидний сонголт бол ийм цаг хугацааны хувьд айгүй хязгаартай. Би 20 хэдэн настай байх үеэ санаж байна. Тэрийг ч хийчмээр ч юм шиг, энийг ч хийчмээр ч юм шиг. Нөгөө урлагийн сургуулийн оюутны одоо өвчин багхгүй юу. Тэгээд анх урлагийн сургуульд орсон хүнийг бол ардын жижигчин гэж цололдог. Нэгдүгээр курсын оюутныг ардын жижигчин гэж цололдог. Учир нь юу вэ гэвэл тэр хүн зүгээр бүгдийг би хийнэ. Би бүгдийг чадна. Би бол агуу дуучин болсон юм шиг л ингээд зүгээр цээжээ дээш өргөө зүгээр толгоо дээшээ зих зүгээр ингээд зүгээр удмаар зүгээр алхаал. Тэгэл заримдаа автобусын дотор оо гэл ингээд орилж морилоод ингээд. Тэгээ энэ яаж байгаа гэхээр нэгэсэндээ тэр урлагийн өвчнөр өвчилж байгаа. Тэгэл годмаар ингээд найзуудтайгаа алхаж байгаа хоо гээл хүн зочоогоо. Тэгээ нөгөөдөл чинь зочоол нэг юм. Тэгэхээр энэ яаж байгаа гэхээр хүн одоо юу гэдгийг те тэр би одоо болчлоо гэж боддог те. Би одоо ер нь их сайн зам дээр ирчихлээ. Би одоо ер нь бүтээх юм байна, хийх юм байна. Тэгээд 20 хэдэн нас өнгөрлөө 30 нас руу орж ирлээ. Маш их хямралд орлоо. Сайхан нас маань өнгөрөөд нэг өсөндөө одоо маш их хариуцлагатай нас руу орж ирлээ. Маш олон сонголт тулгарлаа. Тийм ээ? Гэр бүлтэй боллоо, ажил амьдрал би юу юу хаана явж гин, юу хийж гин, яах вүлээ, ийх вүлээ. Маш олон сонголтын өмнө хүн ирдэг тийм ээ. Тэгээ хүний амьдралыг бодохоор их сонирхолтой. Залуу насны нэг тийм сонголтууд нь тодорхой. Хийх юм тодорхой. Чөлөөтэй. Тэгээд нэг амьдралын нэг эд үед ороод ирэхээр нэг тийм баригдмал байдалд ордог тийм. Хамаагүй хөдөлж болохгүй. Ягаад тэгэхээр өөрөө айгүй үнэтэй хүн шүү дээ тийм ээ. Ардаа баахан ачаатай хариуцлагатай хүн шүү дээ. Тэгэхээр хий алхаж болдгоо. Хамаагүй гიშгэж болдгоо. Ажлаасаа халагдаж болдгоо. Халагдаж болохгүй шүү дээ. Хамаагүй халагдчихвал юу болох вэ? Амьдрал эвгүй болоод эхэлнэ сте. Тэгээ хүний аарга ивийг олох хэрэгтэй болно. Заримдаа шудраг зан хөдлөө заамдаж авах хэрэгтэй болно. Тэгээд уучлалт гоох хэрэгтэй болно. Ингээд нэг тийм 30 наснаас хойш хүний амьдрал нэг тийм 27 8 за 30 наснаас хойш нэг тийм юм хайрцагт ороод эхэлдэг тийм ээ. Сонголтууд нь ингээ хязгаартай болоод эхэлдэг. Магадгүй зарим аавууд тэгж боддог бах. Гарч нэг сайхан найзуудтайгаа нэг сайхан баярлаа гэд бодохоор дотроо боддог тийм ээ. За эдэн төгрөг өрхөө яах гэж өөртөө бодож эхэлнэ тийм ээ. Яагаад тэгэхээр нөгөө одоо амьдралын төлөө зүтгэж байгаа хүн чинь ингээ тооцоотой болж эхэлнэ шүү дээ. Сонголтууд нь айгүй тодорхой. Айгүй тодорхой. Сонголтууд нь айгүй тийм нарийн болж эхэлдэг тийм. Тэгэхээр миний хувьд бол яг нэг ийм нөхцөл дээр, ийм сонголтон дээр явж байгаа. Та бүхэн маань одоо бодож үзээрэй. Магадгүй зарим нь 20 хэдэн нас өглөө босонгод ингээ юу ч бодохгүй сайхан. Хоол байна уу, байна. Өмсөх хувцас байна уу, байна. Гараад найзуудтайгаа зугаалах уу, зугаалъя. Баярлах уу, баярлъя. Чөлөөтэй нэг сайхан те. Завтай. Тэгээ сургуульдаа явна, хичээлээ хийн, заримдаа хийх үү, хийхгүй юу сонголттой. Утсаа майчих уу, яах вэ ингээл ерөөсөө гоё нас тийм. Тэгээд жоохон амьдрал руу ороод гэр бүлтэй болоод яг амьдрал руу ингээд нэг новхлагдаад ирэхээр хүн маш тийм одоо тануур болгоомжтой болдог. Эндээс харин зарим хүмүүс маш хөнгөн ханддаг. Сонголтондоо. Зарим хүмүүс маш хөнгөн ханддаг. Боо яадаг юм бэ? Энийг ч гин, тэрийг ч гин. Тийм ээ? Гарч сайхан найзуудтайгаа зугаална, ингэн тэгнэ яадаг юм хамаа байж юу те. Надад мөнгө байна. Эсвэл надад цаг хугацаа байна. Тэгээд хүмүүс энэ сонголтуудаа хийгээд эргээд харахад амьдрал нь нэлээд хөдөлгөөнтэй болсон байдаг тийм. Хүүхдүүдээ ч анхаар чадаагүй, хүүхдүүд нь ч хүмүүжлийн хувьд доголдолтой. Тэгэхээр хүн ямар сонголт хийх үү гэдгээс хамаарч гэр бүлийнх нь нөхцөл байдал, эргэн тойронд байгаа хүмүүсийнх нь одоо нөхцөл байдал тодорхойлогддог гэж.
Тодорхойлогддог юм байна ахтусаа. Харин бид маш сайн дахиад хэлээ тийм ээ. Маш сайн сонголтыг авсан. Гэхдээ бид өөрийн сайндаа сонгоогүй. Би энийг сонгоно гэж бүр эртнээс төлөвлөж би ухаан орсон цагаасаа л хойш би энэ хамтын дууж болгоны сандал дээр би суунаа гэж бодсон юм байна уу? Баггүй шүү дээ, тийм ээ. Би энэ хамтын дууж болгонд одоо тэр найрал дуунд тэдэн насандаа очиж дуулнаа гэж манай найрал дуунаас тэгж бодсон юм байна. Арх ах та тэгж бодсон уу? Бодоогүй тийм. Бид нар бодоогүй. Бид нар зүгээр л урд байгаа сонголтынхаа дагуу амьдарсаар ирсэн. Харин эзэн бидэнд маш гайхамшигтай. Маш үнэтэй. Маш эрхэм сонголтыг аль эрт бэлдсэн байсан. Гүр намайг төрхөөс юм. Намайг гүр сураггүй багт. Хэдэн мянган жилийн өмнө. Дэлхийг бүр бүтээхээс өмнө гэж. Дэлхийн ертөнц бүрэлдэж бий болоогүй байхад л таныг төлөвлөсөн ба шүү дээ. Та хүнд итгэж гэнэ үү? Энэ их тийм үлгэрийн юм шиг санагдаж байна. Арай ч дээ. Юу гэж тийм бэ? Тэгж бодож байгаа хүн байвал үлийнхаа эрхийн хорог өрг. Би өргийг хийж болохгүй байна. Бүгдээрээ л өргөгдөд идэх юм байна. Хотлон дотроос өргөддөг л юм байна. Тэгэхээр бурхан бүх хүнийг аврагдаасаа гэж хүсдэг. Эзэн бүх хүнийг аврагдаасаа гэж хүсдэг. Тийм ч учраас эзэн өөрийн хамгийн үнэтэй хүүг бидний төлөө илгээсэн. Түүнээс энэ игнийг би авраад энэ игнийг аврахгүй. Бид нар жаахан над руу муухай хараад байна. Энэ бол бүтээлийн зан суртахын шүү дээ. Бүтээлийн үзэл бодол. Эднэр их гоё царайлаг юм байна. Ямар гоё. Ялангуяа манай пастрын аав ээж хоёр их гоё харагдаж байна. Та хэдийг би бүр онцгойлон аварнаа. Тийм ээ? Тэгэхээр энэ бол зүгээр хүний бүтээлийн үзэл бодол. Харин бурхан юу гэж? Бурхан бүх хүнийг аврахаар хүссэн. Бүр аврахаар төлөвлөсөн. Тэгтээ хэзээ гэж? ертөнцийн суурьсан. Амен. Тэгэхээр энэ үгийг бүгдээрээ одоо зүрхэндээ бүр хэлмээр. Хүнтэй уулзаад ярихдаа ертөнцийн суурьас өмнө намайг эзэн яг энэ амьдрал дээр төлөвлөжээ. Гэл ярингууд хүмүүс чи юу ярина уу? Гэсэн ч хамаагүй тийм ээ. Тэгэхээр энэ үгийг бид нар ер нь амьдралын мөрлөг болгох хэрэгтэй байна хтус. Амен. Уулцсан хүн бүртээ гараас нь атгаад ертөнцийн суурьас өмнө таныг эзэн төлөвлөжээ. Гингөт хүмүүс зарим сонирхоод асууж магадгүй шүү дээ. Юу гэнэ үү? Чи гайгүй юу гэж асууж магадгүй. Зарим сонирхоод юу гэсэн үгүй. Чи нэг цуглаанд яваад байгаа гэж асууж магадгүй. Гэхдээ бид нар хүмүүстэй гар барахтаа л яг тийм мэдрэмж ирч тийм. ертөнцийн суурьас өмнө чиний энэ амьдралыг эзэн төлөвлөжээ гэж бүгдээрээ ерөөдөг байцгаая. Амен. Магадгүй зарим хүмүүс ертөнцийн суурьас өмнө таныг ерөөжээ гэдэг бол өмнөх амьдралынхын тэр шарах сорив тэр юм эргэж бодогдоод эзэн надад яасан хатуу амьдрал өгөөвэ гэж бодож магадгүй. Тэгэд нэг амьсгаа аваад энэ амьдралаас илүү надад энэ амьдралыг туулах замыг эзэн надад өгсөн юм байна. Тэгэд эцсийн дүнд надад те ийм сайхан одоо амар тайвныг эзэн надад өрөөжээ гэж хэлэх хүмүүс бас байгаа бах. Зарим хүмүүс магадгүй угаасаа л би анханасаа л эзэн дотор төлөвлөгдсөн байсан гэж хэлж магадгүй. Гэхдээ хүний амьдрал эрентэй барантай хүний амьдрал ер нь бол адилхан биш шүү дээ. Тийм ээ? Өнөөдөр энд бараг багцаал дээ, тийм ээ? Нэг 100 хэдэн хүн байна гэж бодож байна та бүхэн байна. Би бол нэг 120 хүн байна гэж бодож байна. Та бүхэн хэд гэж бодож байна? Цуглаан дотор одоо яг ингээд хэдэн хүн байна? Ингээд л 10 хүн байна шүү дээ. За 10. За ер нь яг нэг 100 гаруй хүн бол байгаа юм байна. Байгаа юм байна. Гэхдээ 100 гаруй хүний амьдрал яг адилхан биш. Яг юм шугам татсан юм шиг яг адилхан биш, тийм ээ?
Ирэнтэй бараантай. Толгод шиг. Тал нутаг шиг. Уул ханга тэр сүрлэг одоо үүлэн дунд сүндэрлэж байгаа тэр уул шиг. Зарим нь ой шугуй шиг. Зарим нь далаа тэнгис шиг. Тэр хүний амьдрал өөр өөр. Гэхдээ юунээс үл шалтгаалan эзэн бүх хүнд авралыг санал болгосон. Амен. Зарим нь хулгайч байж болно, зарим нь алуурчин байж болно, зарим нь завхаарагч байж болно, зарим нь суутнуудч байж болно, зарим нь ихэрхүү бардам байж болно, хамаагүй. Тэндээс үл шалтгаалan эзэн өөрийн хайртай хүүг таны төлөө, бидний төлөө, бидний хайртай хүүхдүүдийн төлөө илгээжээ. Төлөвлөжээ. Амен. Таны гэр бүл дотор байгаа хүмүүст аврал одоо нууцлагдсан байна. Байна. Төлөвлөгдсөн. Энэ хүнийг аврахаар төлөвлөсөн. Гэдэгт та итгэлтэй болоод залбирч нь хүртэл итгэлээр дүүрэн байгаасаа гэж хүсэж байна. Амен үү? Амен. Халелуя. Амен. За, тэгэхээр энэ үг хаана вэ гэхээр 1-р Тимот 2:4 дээр тэрээр бүх хүн аврагдаж үнний мэдлэгт ирээсэй гэж хүсдэгэ гэж. Та үнний мэдлэгт ирсчээ. Ирсэн байна. Ирэх хэрэгтэй ирээдүгээр та маш сайн сонголтоо хийгээд тэгээд та энэ сайхан суудал дээр бүр тухлан суужээ. Амен. Тэгээд та өмнөх амьдралаасаа илүү гэрэл гэгээтэй өнгөлөг, гялтгаар, тойлгоор үзэгсэлэнтэй болж бүсгүйчээд. Амен. Амен. Манай ирчүүд царай зүс сайхан байна, өнгө зүс сайхан байна. Та бүхэн маань ядчил тамхи татхаа байсан, арх ухаа байсан, царай шингэрсэн, өнгөлөг, гялтгаар, тойлгоор болсон, тийм ээ? Тэгээ тамхины үнэр ямар муухай билээ, тийм юм бас байхгүй болсон. Ингээд бид нар бас сайн сонголтыг хийгээд бас нэлен гялгар, голтгор, гүлтгэр, балтгар одоо тийм ээ? Өнгөлөг болсон. Амен үү? Архины үнэр ямар хэцүү билээ, тийм ээ? Хэдэн өдөр уусан тэр архины үнэр ямар хэцүү билээ. Бид нар ийм утгагүй сонголтуудаас ангиж ширчээ явах тусаа. Ийм амьдралыг минь уруу татдаг ийм гаж буруу энэ сонголтуудаас бид аль хэдийн цэвэрлэгдэж явах тусаа. Амен үү? Амен. Би бас л ийшээ хараад яриад байна. Уучлаарай. Энэ нэг ийм хөвшил байж. Яа идэ вэ? За. Одоо ийшээ харнаа. Тий. Уучлаарай. Яг л ингэж яриад байна тий. Би өнгөрсөн эзнэдэр бас яг ингэж яриад байсан. Тэгээд ер нь ийшээ харахаар яг л гайгүй хамгийн зориулог хүмүүс энэ талаар уг нь суугаад аж харагдах юм тий. Тэгээд хүн өөрөөсөө илүү хүнийг бас их илүүд үздэггүй гэсэн тийм ээ. Тэгээд илүү байгаа хүмүүс рүү. За энэ бол жоохон нарган байлаа шүү тий. Тэгтэл хүн сонин шүү дээ тий. Өөрөөсөө илүү байгаа хүнийг жоохон ингэж хараад идэх тийм. Тэгээд энэ хүний зан юм да тийм ээ. Тий. Харин бид нарт тийм зам битгий байгаасаа гэж хүсэж шаахтаа. Амен. Бүгдийг юу лээ? Өөрөөсөө дээр гэж үзнэ гэж хэлсэн шүү дээ. Амен. За. Гэтэл номын 33-ын 17 дугаар ишлэл дээр нэг үг байгаа. Хамт унших уу? Би байгаа гэж бодож байна. Зөв үү? Хойно хүн байна. Тий. Гэтэл номын байна. За. Байна. За. Гэтэл номын 33-ын унших үг дээр 17 шүү тий. Гэтэл номын 33-ын 17. Тий. За. Би эндээс уншиж өгөх. Гаргах чинь. За. Библиэтэй хүмүүс гарцсан байна уу? Гараагүй байна уу? Гарсан. За баярлалаа. Бас юм хөгжөөд сайхан юм а тий. Надаас хурдан байна. За уншия бүгдээ. Эзэн Мосед чиний хэлсэн энэ зүйлийг би бас хийн. Учир нь чи миний мэлмэд тааллыг олсон. Би чамайг нэрээр чинь мэддэг гэж айлдваа гэж. Амен. Эзэн Мосег дуудахдаа нэрээр нь дуудсан. Мосе. Биднийг бас эзэн дуудахдаа нэрээр нь дуудсан. Би яг нэг нэр хэлэх гэсэн чи ингээ орж ирэхгүй нэ. Бэмба. Бэмба. Миний хүн наашир. Чи тэр цуглаан руу яв.
Би чамайг нэрээр чинь мэднэ гэж хэлсэн. Амен. Хот сүрэн. Би чамайг нэрээр чинь мэднэ гэж. Амен. Эзэн Мойсед хэлэхдээ тэгсэн. Тэгэхээр эзэн бид нарыг ертөнцийн суураас өмнө төлөвлөсөн. Тэгээд бид энэ дэлхий дээр төрсөн. Гэхдээ эзэн биднийг нэрээр мэднэ. Нэрээр нь дуудсан, тийм. Тэгэхээр үүнийг бид нар бодох хэрэгтэй. Бид нар ертөнцийн суураас төлөвлөгдсөн. Гэхдээ эзэн бид нарыг бүр нэрээр минь мэднэ. Тэгэд магадгүй надад ямар нэр заяахыг ч эзэн төлөвлөсөн, тийм ээ. Амен. Амен гэж хэлсэн хүн их цөөхөн байлаа. Амен. Амен. Түмэн дэлгэр. Түмэнтэй дэлгэрж яв хөөмнө гэжээ. Амен. Түм гэдэг чинь 10,000, тийм ээ. Дэлгэрч яв хөөмнө л гэсэн үг. Ерөөсөө түм бумаар дэлгэр. Амен. Би тэгтээ нэрэндээ яг өмнө нь бол жоохон дург байсан. Түмэн дэлгэр. Эмэгтэй хүн л голцоо түмэн дэлгэр гэдэг нэртэй байх юм гэж дотор боддог байлаа. Тэгээд одоо сүүлийн үед нэрэндээ их дуртай болсон. Түмэн дэлгэр. Түм бумаар л ерөөсөө ингээл тий аривчаал байх юм байна. Амен. Та бүхэн маань нэрэндээ бас их тийм дуртай байгаарай. Амен. Тэгэхээр эзэн Мойсег нэрээр нь дуудах та. Тэгээ өөрийнхөө өмнө тэрээр бүр сонгон дуудсан. Тэгээ эзэн хэлэхдээ би өрөвдөх хүнээ өрөвдөж нэгүүлсэх хүнээ нэгүүлснэ гэж хэлсэн. 19 дэх ишлэл дээр. Өөрийн сайн сайхныг, тийм ээ. Надаас өгөх бүх тэр сайн сайхныг би түүний өмнө бий болгоно гэж амласан. Тэгэд би чамайг нэрээр чи мэднэ гэж эзэн тунхаглаж байна. Амен. Тэгэхээр та төлөвлөгдөж яах вэ? Та төлөвлөгдсөн. Бүр бэлтгэгдсэн. Тэгээ одоо залуучуудаа бас хэлье. Та бүхний амьдрал эзэн дотор төлөвлөгдсөн байгаа шүү. Залуучуудаа, хүүхдүүдээ. Тэгээд эзний мутраас түүнээс бүх болд. Амен үү? Төлөвлөсөн юм авъя л да. Эзний төлөвлөж байгаа тэр замаар алхъя л да. Амен үү? Амен. Ах トゥ усэ. Та бүхнийг эзэн нэрээр чинь мэднэ. Нэрээр чинь дуудана. Дуудсан бүр. Дуудаад өнөөдөр та энд сууж байгаа. Эзэн таны амьдралыг төлөвлөж байна. ертөнцийн суураас өмнө төлөвлөсөн байсан. Өнөөдрийн энэ өдрийг ирээдүйн өдрийг ч эзэн төлөвлөнө. Амен. Та хэд наслах вэ гэдгийг ч эзэн төлөвлөж байгаа. Би тэр хүүд нэг 100 нас хайрлая да. Тэр ээж аавыгаа их нэрдэг, асардаг, тойлдог, эргэн тойронд байгаа хүмүүстэй ээлтэй, өглөгтэй, буянтай, жоохон шашинлаг маягтай өгүүлээ явчлаа. Тэгтээ гайгүй. Тийм ээ? Тэр хүүгнийг 100 наслуулъя. Эзэн төлөвлөдөг. Амен. Амен. Тэр хүүгийн маань ажил нэг жоохон тийм байгаад байна. Гэтэ надад жоохон дуулуургүй байгаад байна. Би жоохон зогсноо. Харъя. 10 жил харлаа, 20 жил харлаа. Энэ нөхөр ер нь жоохон дашуур үгээ байз энэ нөхөрт. Тэгэхээр эзэн яа бидний амьдралыг төлөвлөж байгаа. Оо тэр охин ихөр. Түүний ажлыг би бүр ингээд цэцэг дэлгэрч байгаа мэтлэл дэлгэрүүлнэ. Хэрвээ таны ажил амжилттай, хэрвээ таны амьдрал тийм үү? Эзний өрөөлөөр дүүрчээвэл та хов зогсоод эзэн минь баярлалаа. Би таны төлөө юу хийх үү гэж та хэлээч гэж хүсэж байна. Амен. Түүнээс би чадлаа, би бослоо, би хөлжиж байна, би одоо чадвартай байна, би мэдлэг боловсруулаар байлаа, ирлээ, чадлаа, зүтгэлээ. Бид нар ингэж хэлэхээсээ өнгөрсөн. Бид Бурхны харьяалалд орсон. Тэгвэл бид эзэнтэй. Тэгэд миний энэ амьдрал, миний энэ байгаа байдал, миний энэ өөрчлөлт, миний энэ шинжилэлт танаас юм аваа. Таних шүү аваа. Баярлалаа гэж та бүхэн өдөр болгон хэлдэг байгаасаа гэж үзэж байна. Амен. Хажуудаа байгаа сайхан одоо манай залуучууд те хажуудаа байгаа сайхан ихнэрээ харахтаа өглөө унтчих яхийг харах эсвэл өдөр ингээд сайхан
хамт явж байгаа харах, эсвэл орой ингээд нэг сайхан хоол хийгээд ингээд бариад ирэхийг харахтаа эзэн минь баярлаа гэж хэлдэг байхасаа гэж үзэж байна. Амен. Тэ манай өсгөөчүүд эмэгтэйчүүд бас адилхан тийм ээ. Хайртай хүмүүсээ харахтаа та ийм сайхан зүйлийг надад өрөөж баярлалаа гэж хэлдэг байгаасаа гэж үзэж байна. Амен. Тэгээд зарим нь жоохон дургу хүргэж байгаа ч гэсэн тэгээд дээрээс хараад тийм ээ баярлалаа л гэж хэлдэг байгаасаа л гэж та бүхнээсээ хүсэж байна. Амен. Амен. Бид эзэн дотор харьяалагдсан. Түүнээс бид нар бүх зүйл хамааралтай. Бидний алхах, ишгэх, тоолох, би хэд алхах уу гэж асууна. Чи наана 10 алхаад, тийшээ 5 алхаад, тийшээ 10 алхахад наан чин алтан эмэг байна гэж эзэн хэлмээр байна. Амен үү? Харин бид нар түүнд чиг тавихгүй, тийм ээ? Түүнээс асуухгүй. Та нэрээр минь мэддэг шүү дээ аава. Би таних штэ аава. Зам маань нэг л харанхуй байгаад байна. Одоо та энэ замыг зааж өгөөч гэж бид нар залбирдаг байх хэрэгтэй. Амен. Махран ингээд өөрөөсөө зүтгэхэл би энэ зэргийн юмыг бол би чадна уу? Иймэрхүү ямиг эзнээс асуугаад байхдаа яах вэ дээ гэж ярьж ивэл бас бодоорой, тийм ээ? Энэ жоох юмч, энэ том юмч, тийм ээ? Энэ бүгдээр. Тэгээ өнөөдөр энэ сайхан өдрийг хараад, тийм үү? Энэ сайхан өдрийн сайхан агаарыг амьсгалаад та энэ чуулган руу алхаж ирсэн баг, тийм ээ? Зарим нь машин дэрэгтэй ирсэн баг. Зарим нь ингээд төрлөөр янз янзаар бүгдээр энэ чуулганы хаалгаар орж ирсэн. Тэгээд та бүхний дотроос яг энэ хаалгаар орж ирээд баярлалаа. Энэ сайхан мөргөлд суух, энд залбирах, танд хүндэтгэл өргөх, энэ ивэлийг өгсөнд баярлалаа гэж хэлсэн хүн байвал гараа өргөж. Ягц. Амен. Таларх. Амен. Эзэн таларх. Яг л ийм л байх хэрэгтэй байна. Амен. Гэтэ өдөр бүр цаг минут бүрт. Амен. Мартаж болохгүй. Хүн жаахан гайг болоод ирэхээр мартаж эхэлдэг юм шиг байгаа шүү. Хүн зовлонтой байхаараа эзэн минь бурхан минь та байна уу гэл ингээл. Дуу монд хүртэл лэнд ороос байгаа юу гэл. Та сонсч гинэ үү гэл ингээд байд. Тэгээд амьдралын ингээд эзэн гоё бэлдээл, төлөвлөөл, аятайхан болгоол, цэвэрлээл, угаагаал, тийм ээ? Галгар, голдгор, гөлдгөр, балтгар гоё болгоол эртэл нөгөө хүн байхгүй болчих, тийм ээ? Тэгээд сүулдэ бараг бардамнаад ер нь би л хийсэн. Тэр эзэн ер нь хий. Бурхан минь уучлаа. Бурхан минь тэгж болохгүй, тийм ээ? Ер нь хүн гэхдээ нэг амар тайван байдал руу ороод ирэхээр мартаад эхэлдэг. Жоохон өргөстөө гадууртаа байгаад багтаал зураал идэх. Халелуя, эзэн минь, халелуя, та байгаа юу, та надтай хамт уу гэдэг. Амар тайван байдал байхдаа ч гэсэн бид нар эзнээс, тийм ээ? Та нэрээр минь мэддэг шүү аава. Тантай би хамт гэдгээ мэднэ гэж үргэлж хэлдэг байгаасаа гэж хүсэж. Амен. За дараагийн ишлэл. Исая 44:2 дээр. За одоо ч гоё бэлдсэн байгаа. Гоё гараад ирсэн. Чамайг бүтээж, чамайг эхийн хөвлөгөөс би болгосон чамд туслах эзэн ингэж айлдаж байна. Бүү айхтан. Миний бол Якова, миний сонгосон Йошуруна гэдэг бол нэг яруу найргийн Израилийг магтаж байгаа хиллэг. Монголыг одоо юу гэдгийг хөх тэнгэрийн орон минь ээ. Яруу найргаар хэлж штэ, тийм ээ? Дээд тэнгэрээс заяат бүрт гуамарлаас ихтэй агуу Чингисийн удам Монгол минь ээ гэж ингэж их орноо яаж гэнэ? Их нутгаа ингэж магтаж байна. Энэ Йошуруна гэдэг үг яг тийм үг. Израилийг эзэн магтаж миний эрхэм нандан Израиль минь ээ гэж ингэж тунхаглаж магтаж байгаа гэсэн. За энэ хэсэг дээр бүгдээрээ харъя, тийм ээ? Эзэн өөрийн сонгосон ард түмэн Израильд чамайг бүтээж чамайг эхийн хөвлөгөөс би бий болгосон гэж хэлж байна. Израилийг. Амен үү? Амен. Тэгэхээр бидний эзэн эхийн хөвлөгөөс өөрийн сонгосон ард түмнийг бий болгосон. Тэр ард түмний харьяалалд бид бас орсон. Амен үү? Бид агуу золилтоор
түүний ард түмэн болохоор сонгогдсон. Хүүгийнх нь үхлэр, хүүгийнх нь цусаар, хүүгийнх нь золилтоор. Тэгэхээр бурхан биднийг асар үнэтэйгээр өөрийн ард түмэн болгон авсан. Ингэж авах төлөвлөгөө нь ертөнцийн суураас байжээ. Амен. Амен. Эцэн ертөнцийн суураас тэр Монгол гэж үндэстэн ямар айхтар цус урсгаж байна гэж магадгүй бодоход хүргэсэн баг. Энэ үндэстэн ямар хүчтэй байна. Ямар олон үндэстний одоо нөгөө толгоотныг бүхэлж, тоогтныг сөхрүүлж энэ үндэстэн энэ дэлхийг ер нь эзэллээ шүү гэж. Тэгэд эзэн тас одоо болно. Хуучин гэрэн дээр яг энэ үг байдаг шүү дээ. Би үндэстнийг босгодог, би үндэстнийг унгадаг. Тэгэхээр үндэстний цаг хугацааг эзэн тогтоодог гэсэн. Та хэд мандаж одоо болоо. Одоо болсон. Амен. Халелуя. Тэгэхээр хамтдаа бүгдээрээ нэг үгийг хэлье. Зүрхэндээ гараа тавиад. За хамт хий бүгдээрээ тийм ээ. Зүрхэндээ гараа тавья. Эхийн хөвлийгээс намайг бий болгон сонгосон дуудсан эзэн танд баярлалаа. Амен. Амен. Тэгээд эзэн хэлж байна. Бүү айхтан миний бол Яакова гэж хэлж байна. Одоо бүгдээрээ энэ дэр нэрээ оруулна. Явлаа. Бүү айхтан миний хүү төмөн дэлгэрээ. Амен. Дараагийнх нь яшрүүн дээр бас өөрийнхөө нэрийг хэлнэ шүү. За явлаа. Миний сонгосон төмөн дэлгэрээ. Амен. Дахиад нэг давтыг хэдүүлээ. За зүрхэндээ гараа авлаа. За тавиад эхийн хөвлийгээс бий болгож намайг сонгон дуудсан танд баярлалаа. Тэгээд эзэн бидэнд хариулж байна. Бүү айхтун миний боол төмөн дэлгэрээ. За миний сонгосон хайртай хүү төмөн дэлгэрээ. Амен. Та ингэж өөрийгөө тайтгаруулаарай тийм ээ. Та ингэж өөрийгөө зоригжуулаарай. Магадгүй хүнд хэцүү байх үед яг ингэж бариад тийм ээ. Эхийн хөвлийгээс та намайг бий болгосон. Тэгээ энэ хэцүү хүнд зүйлийг давхад та надад туслаач. Та надад бүү айхтун миний хүн гэж хэлж байна. Яг энэ саяын үгийг те миний сонгосон төмөн дэлгэрээ гэж та хэлсэн шүү дээ. Та намайг хөтлөөч. Та намайг өдөрдөж би хэлбэрший, би бүтий, би бий болъё, би өөрчлөгдөе, би хариуцъя гэж та бүхэн маань эзний өмнө тунхаглаасаа гэж хүсэж байна. Амен. Ингээд чөлөөлөгдцгөөе. Халелуя. Амен. Цаг маань юу болж байгаа вэ? Гайгүй байна, тийм ээ. За гайгүй байна, тийм ээ. За. Ингээд бүгдээр тунхаглалаа. Сэтгэл санаа хэр байна? Сайхан байна. Амен. Энэ залбирлын нэг хэлбэр болгоно шүү гэдүүлээ. Бүр яг зүрхэндээ гараа аваад эхлийн хөвлийгээс та намайг сонгон дуудсан баярлалаа. Тэгээд нэрийг хэлнэ штэ. Та намайг бүү ай гэж хэлсэн. Та миний сонгосон эрхэм нандин хүү гэж та надад хэлсэн. Тийм ээ? Яг ийм зарчмаар бүгдээрээ залбирцгаая гэж та бүхнийгаа уриалмаар байна. Амен. За, дараагийн нэг ишлэлийг харъя. Иремья номын 1-5 дугаар ишлэл. За, энэ маш гоё ишлэл. Та бүхэнд маш их таалагдана. Тэгээд энэ ишлэлийг та бүхэн бас их зүрхэндээ эсвэл хамгийн эрхэм дэвтэрнийхаа бүр нүүрэн дээр ичээсэ гэж би та бүхнээс үгсэж байна. Амен. Уншия. Бүгдээрээ. Эхийн хөвлий чамааг бүрдүүлэхээс өмнө би чамааг мэдэж байсан. Төрхөөс чинь өмнө би чамааг ариусгаж, үндэстнүүдэд иш үзүүлэгч болгон чамааг томилсон гэж хэлэхэд гэж. Амен. Амен. Тэгэхээр эхийн хөвлийгээс тэгээд би чамааг бүр ариусгасан гэж. Тэгээд үндэстнүүдэд Иремья хэлэхдээ би чамааг иш үзүүлэгч болгон томилсон гэж. Та бүхэн яг энэ цаг мөчид өөрсдийнхөө үйлчлэл, ажил, амьдрал, чуулгантай холбоотой зүйлийг нэг хэсэгхэн бодооч гэж хүсэж байгаа.
Магтаалд үйлчилж байгаа хүмүүс тийм ээ бодож байна. Энэ гар хөлийг та ашигласан биш. Тийм ээ? Энэ гарыг энэ төгөлдөр хууран дээр та миний гарыг хөдлөгсөн байна. Та миний дуу хоолойг энд ашигласан байна. Энэ олон хүний өмнө магтаал өдөрдуулахаар та намайг сонгон дуудчихсан байна. Тэгэхээр өөрсдийнхөө үйлчлэлүүдийг бүгдээр эргээд бодъё. Энэ ямар ч утгагүй зүйл биш ээ. Та зүгээр энд ирээд нэг үйлчлэл дээр дохоон томилогдсон юм биш ээ. Тийм ээ? Тэгэхээр энэ чуулганы тэр хэсэгт таныг ихийн хевлигээс тусгаарлан, нандинан, аль хэдийн эзэн төлөвлөжээ. Тэгээд та бүхэн зүрхэндээ тийм ээ баярлалаа. Энэ замыг надад өгсөнд баярлалаа. Энэ үйлчлэлийг надад өгсөнд баярлалаа гэж та бүхэн маань эзэн талархаасаа гэж хүсэж байна. Амен. За тэгэхээр Иремьяг бол бүр ариусгасан. Тэгэд үндэстнүүдэд иш үзүүлэгч болгохоор би чамайг ихийн хевлид бүрэлдэхээс өмнө бүр цаашлах юм бол ертөнцийн суурьас өмнө би чамайг аль хэдийн төлөвлөсөн байсан гэж. Тэгэхээр эргэлзэхгүйгээр үүнтэй бүгдээрээ санал нэгдэе. Амен үү? Санал нэгдэе. Таныг энэ чуулганы ахлагч болгосон. Тэгвэл та овоо хөрхөн ярьцдаг, овоо зүтгэлтэй эсвэл одоо юутэй байдгийг? Ямар нэгэн шаардлага хангасан учраас та энэ чуулганы удирдагч ахлагч болов. ертөнцийн суурьас өмнө таныг бэлдсэн. Хамтын дүүе гэж чуулган бий болно. Тэр чуулганы удирдагчаар чи томилогдно. Тэр чуулганы пастораар чи дохон томилогдно. Чи ингэж явна. Тэгээд тэнд үйлчлээд чиний дараагийн үйлчлэл тийм байна, ийм байна, ингэж явна гэж эзэн төлөвлөдөг байна. Амен. Тэгэхээр одоогийн байгаа байр суурьнда та бүхэн маань чин сэтгэлээсээ талархаасаа гэж хүсэж байна. Гомдол маргаан битгий хийгээрэй тийм ээ ах дүүсээ. Би одоо энэ суудалд уйдлаа. Нэг л биш бай. Гэж хэлэх хүн магадгүй байж магадгүй. Тэгээ та уйдлаа гэж битгий хэлээрэй тийм ээ. Харин эзэн хүсээд окей чи болсон одоо наанд газраас одоо яв. Эзэн зөвшөөрүүлээ бид нар явна шүү дээ тийм ээ. Одоо боллоо чи хангалттай хийлээ хангалттай сайн гэж. Одоо дараагийн төлөвлөгөөрөө би чамайг удирднаа. Эзний сонголт бол. Эзний сонголт бол ийм л байна. Амен. Харин бид нар өөрсдөө мэдэж те. За одоо болсон. Одоо би магтаалд одоо 10-аад жил үйлчлэлээ. Нэг л явхаа байлаа. Би ч өөрөө гацлаа. Би ч нэг эвэл авахаа боллоо. Хүмүүс ч над руу нэг сайхан харахаач боллоо. За одоо тэгээ болсон юм байлгүй дээ гэж бодох хэрэггүй. Юу гэхээр эзнээс асуух хэрэгтэй. Аава энэ болох юм уу? Зөв юм уу? Би одоо яах юм бэ? Гэнгүүт окей чи одоо болсон. Би дараагийн хүмүүст бэлэн үйлчлэлүүд бэлдсэн. Чиний дараагийн төлөвлөгөө ийм байна гэж эзэн хэлэх хүртэл бид нар байранда байсаар байх хэрэгтэй байна ах түс. Амен. Өөрөө мэдэж шийдвэр гаргахаа болсон шүү дээ. Бид нар ертөнцийн суурьас түүнд бүр нууцлагдаж, танигдаж, мэдэгдэж, төлөвлөгдөж ирсэн түүний өмч шүү дээ. Өмч мөн үү? Үрчилж авсан гэж бүр хэлсэн шүү дээ. Өнөөдөр бидний уншсан ишлэл дээр тийм ээ 5 дугаар ишлэл дээр Эфес 5 дугаар 1-ийн 5 дугаар ишлэл дээр би бүр үрчилж авсан гэж хэлсэн шүү дээ. Бид түүний өмч юм аа. Амен. За одоо дахиад нэг зүйлийг хэлье. Бүгдээрээ дахиад зүрхэндээ гараавлаа. Эзэн дэлхийд ирэхээс өмнө намайг цэвэршүүлж ариусхан энэ чуулганд одоо үйлчлэлээ хэлье бүгдээрээ. Ийм үйлчлэлд дохон томилжээ. Танд баярлалаа. Амен. Халелуя. Амен. Эзэн талархъя. Эзэн төлөвлөсөн таны үйлчлэлийг. Та одоо итгэж байна уу? Итгэж байгаа. Бүр баттай итгэрэй. Тэгэд энэ үйлчлэлийг чинь эзэн тооцож байгаа. Магадгүй энэ үйлчлэл чинь ингээд нэг овоож оцоох амьдрал одоо эсвэл ингээд одоо хүний амьдрал учраас нөгөө мөнгө санхүү одоо ингээд тим юм харагдахгүй байж магадгүй. Харин эзэн түүнээс ч нандин имийг танд төлөвлөж байгаа.
Хөө энэ хүн маань ингээд зүрх сэтгэлээсээ ингэж үйлчилж байгаа. Тэгээ энэ хүүд энэ охинд дараа нь би бүр энийг бэлднэ. Энэ ямар гоё, ямар хөөрхөн, ямар сэтгэлтэй, ямар бүр хайр хүрэм, ямар хөөрхөн хүү охин бай гэж эзэн төлөвлөж байгаа. Тэрийг хараа яах вэ? Амен. Тэ чуулган бол нийгмийн нэг бизнесийн салбар биш шүү дээ. Тийм ээ? Энд суусны магадгүй гаж урсгал тэгж магадгүй. Энд суусны чинь долоо би чамда өдөр болгон мөнгө өгнө. Гаж урсгалын нэг хэлбэр энэ шүү дээ. Оо чиний амьдрал юу вэ? Мөнгө хэрэгтэй зээлэх үү? Зээл аваа. Эхлээд ингээд сар 2 сар ястаа зээлж өг. Ингээд тэгээ мөнгө эргээд харсан чинь 5 сая, 6 сая, 10 сая, 20 сая. Хүү. Мөнгө хэтэрчлээ. Одоо чи эргээд төлнө. Төлөхийн тулд яах вэ гэдээ асуувал чи өдөр болгон энд суу. Тэгээд чи өдөр болгон гадуур явж хүмүүс авчир. Тэгээд би баг багаар энэ мөнгөийг чинь төлнө. Тооцсон. Өрөө чинь цайруулна. Магадгүй гаж урсгал ингэж хийдэг. Гэж би боддог. Гаж урсгалын талаар нарийн нанд юм сайн мэдгүй. Ер нь бол ингэж хүмүүсийг хөлдөг байх гэж би боддог. Барьж авдаг байх. Тэгээ хүний нөгөө асуудалтай тэр нөхцөл дээр тоглодог. Тэгээ тэргээр нь барьж авангуудаа дараа нь тэргээрээ боомлоод өөрсдийнхөө төлөө ажиллуулж эхэлдэг. Харин чуулган тийм биш. Эзний бие Христийн чуулган тийм биш. Өнөөдөр та энэ хаалгаар орж ирэхдээ ямарваа нэгэн материаллык зүйл битгий бодож орж ирээрэй хатус. Харин энэ хаалгаар орж ирэхдээ яг л нөгөө үгөө хэл тийм ээ. Оо та намайг ертөнцийн суурьас сонгонд дуудаад тусгаарлаад ариусгаад энэ чуулганы хаалгаар орж ирэх энэ замыг нээсэнд баярлалаа гэж орж ирдэг байгаасаа гэж хүсэж байна. Амен. Тэгэл доошоо хараа шалаа хараад оо энэ нэмтэрчиж, энэ хугарчиж, энэ нугарчиж, оо тэрийг наая, тэрийг цавуудыг, тэр чи наадах чинь бохор байна, алюминий хөө, арч угаа, цэвэрлэл ингүүл арай хитрхи шашинлаг болчих магадгүй. Гэхдээ энэ мэд тийм ээ? Энэ мэд сэтгэлтэй байх ёстой гэж хэлж байна. Амен. Чуулганы төлөө. Чуулганы хүмүүсийн төлөө. Энэ мэд сэтгэлтэй байгаа ч гэж эзэн биднээс хүсдэг. Амен. Магадгүй зарим хүмүүс хариу нэхэлгүй хоол хийдэг бах. За магадгүй зарим хүмүүс хоол хийх мөнгөнд хариу нэхэлгүй зүгээр карманаасаа өгдөг бах. Тийм ээ? Зарим хүмүүс хариу нэхэлгүй хүмүүст хэн нэгэнд тусламж байгаа бол тэрийгэ зүгээр ингээд гар сунган зүтгүүлдэг бах, өгдөг бах, тийм ээ? Энэ сайн. Энэ эзний хүсэж байгаа хүслээ гэж бодож иш байх тав. Сайн. Амен. Магадгүй зарим хүмүүст кармагаа уудлаад ингээд юм байхгүй гэж магадгүй. Тэгвэл юу вэ? Надад юу вэ сэтгэл вэ? Амен. Юу вэ сэтгэл вэ? Би юу хийх вэ пастор? Би юунд үйлчлэх вэ? Би энэ сандлыг арчих уу? Тоосыг арчих уу? Яах вэ? Би энэ хөгжмийг хураах уу? Юу болох вэ? Яах вэ? Ийх үү? Яг энэ сэтгэлийг эзэн биднээс хүсдэг ажээ. Амен. Ийм зүрх сэтгэлээр биднийг үйлчлээсэй гэж эзэн ертөнцийн суурьас биднийг сонгож яах тус. Дуудаж яах тус. Амен. Гомдол маргаангүйгээр бүгдээрээ үйлчлцгээе. Таныг бүр ариусган ихийн хөвлийгээс бүр сонгохдоо өнөөдрийн энэ байр суурьнд таныг сонгожээ. Гэхдээ өнөөдрийн энэ байр суурь таны эхлэл. Яг хийх ёстой зүйл чи харагдахгүй байж магадгүй. Эзэн танд бүр агууг төлөвлөж байгаа. Амен. Дуудагсан дуудлагынхаа оргил дээр гараад харахтаа эзэн үүний төлөө намайг ашигласанд баярлалаа гэж хэлэх тэр ивэлэр дүрсэн хүмүүс байгаа. Сая гэж би тав хүнээс уриалж байна. Амен. Халелуя. За дараа нэг ишлэл харна хэдүүлээ. Ерөнхийдөө би бол яг дуусгах гэж шүү. За. Дуулал 139-ийн 13 дугаар ишлэгийг харах юм бол эзэн бурхныг алд уншээ. Юу гэнэ? Хэлбэршүүлж, эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. Амен. Та хэц дотрыг минь хэлбэршүүлж, эхийн минь хэвлийд намайг бүрдүүлжээ. Амен. Халелуя. Цаашаа явъя хэдүүлээ. Цаашаа явъя. За. Иохан 17:24 дугаар ишлэл дээр уншээ. За. Аава надад өгсөн хүмүүстэй нь бас миний байдаг газарт надтай хамт байж сүр жавхланг минь үзээсэй гэж би хүсэж байна. Тэр сүр жавхланг та надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн суурьас өмнө та намайг хайрлсан. Амен. Зүрхэндээ гараа аваад ертөнцийн суурьас өмнө та намайг хайрлжээ гэж хэлээч гэж хүсэж байна. Амен.
ертөнцийн суурьас өмнө таныг хайрлсан байна. Амен. Та намайг хайрлаж эзэн минь. Баярлалаа. Халелуя. Амен. Амен. Талархъя. Есүс дагалдагч нарынхаа төлөө залбирч байхдаа энэ үгийг хэлсэн. Та намайг ертөнцийн суурьас өмнө хайрлсан. Харин та миний хайртай хүмүүсийг ч мөн ертөнцийн суурьас өмнө хайрлаач гэж. Амен. Биднийг хайрлсан. Тайвширч болно одоо бүгдээрээ. Дахиад нэг сайн гүнзгий амьсгаа авъя. Баярлалаа гэж тийм ээ. Талархъя эзэн минь гэж хэлцгээе. Амен. За, бүгдээрээ хамтдаа дараагийн хэсэг рүү оръё тийм ээ. За, дараагийн хэсэг ингэж байгаа. ертөнцийн суурьас өмнө эзэн биднийг өөрийн алдрын төлөө сонгон эхийн хэвлэлд дуудахдаа бидэнд ухаарлыг, бидэнд ивэлийг, бидэнд ёроолыг тэгээд түүний хайрыг авах тэр нэгүслийг хайрлжээ. Амен. За, ертөнцийн суурьас өмнө эзэн таныг хайрлсан. Тийм ээ. Өөрийнхөө төлөө үйлчлүүлэхээр дуудсан. Өнөөдрийн энэ байр суурийг танд эзэн гайхамшигтайгаар өгчээ. Ирээдүйд танд илүү гайхамшигтай тэр үйлчлэлийг эзэн нээх болно. Амен. Халелуя. За, дараагийн нэг хэсгийг харъя. Эзэн Мосед хэлсэнчлэн тийм ээ. Түүнийг нэрээр нь мэддэг. Нэрээр нь мэддэг. Эзэн өнөөдөр биднийг дуудсан. Биднийг эзэн өнөөдөр нэрээр минь мэддэг. Амен уу? Амен. Халелуя. Амен. Халелуя. Эзэн талархъя. Паул Галаат 1:15 дээр хэлэхдээ эзэн өөрийг нь бас ихэн хөвлөд байхаас нь сонгосон гэж хэлсэн. Агуу түүний гайхамшиг дагалдагч энэ үгийг хэлсэн. Амен. За. Дахиад нөгөө ишлэлээ бүгдээр хамт уншъя. 1-р Тимот 2:4. Тэрээр бүх хүнийг аврагдаж үнний мэдлэгт ирээсэй гэж хүсдэг. Хүсдэг. Таны хайртай хүмүүсийг эзэн яг ийм хүсэж байна. Харин энэ замын төлөө бид нар ажиллах хэрэгтэй байна. Энэ замын төлөө бид хичээх хэрэгтэй байна. Өвдөгнийхөө арьсыг шалбартал залбирмаар. Биднээс хичээл зүтгэл айгүй хориг байгаад байна. Тэгээд та аварсангүй, та сонсонгүй, та одоо яах юм бэ? Аврах юм уу, аврахгүй маа энэ хүмүүсийг одоо яах юм бэ гэдэг ингэж бид нар ингэж ярьдаг. Харин эхлээд биднээс юу? Биднээс маш их зориулалт хэрэгтэй. Маш их хичээл зүтгэл хэрэгтэй. Та намайг ихэн хөвлөгөөс бий болгож бүрдүүлсэн тэр шалтгаан, тэр шалтгааны төлөө би таны өмнө үйлчилж байна, зөвхөрч байна, залбирч байна. Эзэн минь та надад туслаач гэж. Өвдгөө шалбартал бид залбирах хэрэгтэй. Тэгээд эзэн бидэнд хариулах болно. Амен. Өмнө би бас хэлсэн. Би энэ дэлхийг орхиод эзний өмнө очиход эзэн хариулж магадгүй. Эзэн хэзээ хариулахыг бид нар мэдэхгүй. Гэхдээ бид нар хичээнгүйлэн энэ цагийг аврахын төлөө ажилласаар байх хэрэгтэй байна хатас. Амен. Өнөөдрийн таны энэ байр суурийг эзэн эртнээс төлөвлөжээ. Товлжээ. Өнөөдөр Библийн сургууль сурж байгаа оюутнууд байгаа. Тэгээ таныг төлөвлөсөн байна. Бүр Библийн сургууль сурахын төлөө дуудсан байна. Тэгээд сургууль сураад дараа нь ямар зорилго байгааг бид харах ёстой. Амен. Амен. Халелуя. Өнөөдөр энд байгаа магтаад үйлчилж байгаа бүх сайхан залуучуудаа баярлалаа. Та бүхэн маш нандин ариун газар зогсож байгаа шүү. Тийм ээ? Тэгээд энэ газарт хамаагүй тоос шороотой гуталтайгаа битгий гарч ир зогсороо залуучуудаа. Гарч ирэхдээ бүр чин сэтгэлээс эзэн минь хийсэн гэмнүг бол ямар нэгэн алдаа бол эзэн минь та өршөө. Зогсохын намайг өршөө та гэдэг. Тэгэл тэр хөгжим рүүгээ, тэр микрофон руугаа, тэр юм руугаа ингээл очиод би яаж магтах юм бэ? Гэдэг ийм имэйлттэй та бүхэн үйлчлээсэй гэж хүсэж байгаа. Тэгээ үүнийг эзэн хүсэж байгаа. Энэ имэйлтийг хүсэж байгаа. Амен. Магадгүй та бүхэн одоо бүлэг өдөрч байгаа эсвэл 3 хүн одоо хүмүүс өдөрдөн чиглүүлэн өдөрдөн авч явна. Ингэхдээ та бүхэн маань яг л адилхан. Тийм ээ эзэн минь ээ. Та хамгийн агуун шүү дээ. Танд бүхнийг өргөе, та надад туслаач гэж чин сэтгэлээсээ эзнээс зууран та бүхэн маань үйлчлээсэй гэж хүсэж байна. Амен. Хамгийн сүүлд нэг ишлэл уншъя.
Тэгээд бүгдээ хамт залбирцгаая. За хамгийн сүүлийн ишлэлийг бүгдээ уншия. 1-р Петр 2:9. За би эндээс уншиж өгье. За гаргачвал бас их сайхан байна. Тэр хоорондоо эмэгтэйчүүдтэй баяр хүргэж бай бүгдээрээ. Тэгээд өнөөдөр эхийн хэвлийгээс ертөнцийн суураас өмнө таныг эзэн төлөвлөсөн. Ялангуяа бүсгүйчүүд, эмэгтэйчүүд та бүхнийг маань эзэн гайхамшигтайгаар өөрийн алдар руу дуудаж явах тусаа. Тэгээд ирчүүдийн зүгээс, чуулганы ирчүүдийн зүгээс өнөөдрийн хоолыг та бүхэндээ бэлдсэн байна. Тэгээд та бүхэндээ бас гарын сэтгэл шингэсэн бэлгээг бас бэлдсэн байгаа. Тэгээд өнөөдрийн баярт зориулан одоо бэлдсэн бүх одоо ирчүүдтэй бүгдээрээ баярлалаа гэдээ алгаад шээ. Тэгээд бүгдээрээ хамтдаа залбирлын дараа та бүхэндээ бас бид бэлгээ гардуулж өгөн. Тэгээд бүгдээрээ хамтдаа эзний өмнө залбирангаа, магтан дуулангаа өнөөдрийн үгийг тунгаацгаая. Эзэн таныг эхийн хэвлийгээс сонгон дууджээ. Тэгээд та бүхэн ааваа танд баярлалаа. Өчүүхэн сул дорой, тийм ээ, гэмтээ, нүгэлтээ намайг та хайрлсанд баярлалаа. Та намайг эрхэм үнэтэй нандин гэж бодсонд баярлалаа гэж бүгдээрээ чин сэтгэлийн залбирлаа өргөё. За ингээд нэг ишлэл уншаад бүгдээрээ хамтдаа залбирцгаая. 1-р Петр 2:9. Харин та нар сонгогдсон усаа хаан тахилж ариун үндэстэн Бурхны эзэмшлийн ард түмэн юм аа. Амен. Дахиад нэг уншия бүгдээрээ хамтдаа чанга дуугаар. Харин та нар сонгогдсон угсаа хаан тахилж ариун үндэстэн Бурхны эзэмшлийн ард түмэн юм аа. Амен. Халелуя. Бүгдээрээ хамтдаа эзэн талархлын алга дашилтыг өргөөд хамтдаа түн залбирцгаая.